Манай аймгийн замын хөдөлгөөний гэрлэн дохио стандартын шаардлага хангаагүйгээр зогсохгүй. Монгол улсын хэмжээнд ганц буруу байрлалтай байдаг гэрлэн дохио нь манай аймгийн гэрлэн дохио ажээ. Энэ талаар аймгийн замын цагдаагийн албанаас тодруулга авсныг одоо та бүхэнд хүргье. Аймағымыздағы жол қатынасының бағдаршамы стандартқа сай болмауымен қатар, еліміз көлемінде жалғыз теріс бағытта орналасқаны аймағымыздағы бағдаршам болып отыр. Осы мәлімет жайында аймағымыздағы жол қатынасының жауаптанған маманның анықтамасын сіздерге ұсынамыз. Хамгийн анхны автомашин хэрэглэгч гэдгээрээ алдартай Америкийн нэгдсэн улсын иргэн Гаррет Морган автозамд хэрэглэхэд тохиромжтой гэрлэн дохиог анх зохион бүтээжээ. Тэрээр 1914 онд анхны туршилтаа явуулж амжилт гаргаснаар хэсэг хугацааны дараа буюу 1923 онд зөвшөөрлийн бичгээ гардан авч байжээ. Гэрлэн дохио бол замын хөдөлгөөний дэвшлэг технологи юм а. Хүн замын голд зогсоод зохицуулт хийдэг байсныг халдсан болохоор л дэвшлэг хэмээн нэрлэсэн юм а. Улаан гэрэл зогсох, ногоон гэрэл явах, шар гэрэл анхааруулах дохио гэдгийг 5 настай балчраас дээшх оюун ухаанд хүн бүр л мэддэг. Гэвч санаатай болон санаандгүй байдлаар гэрлэн дохиог зөрчиж, замын хөдөлгөөний эсрэг хууль бус үйлдэл гаргасаар л байна. Нөгөө талаас манай аймгийн замын хөдөлгөөний гэрлэн дохио стандартын шаардлага хангаагүйгээр зогсохгүй Монгол улсын хэмжээнд ганц буруу байрлалтай байдаг гэрлэн дохио нь манай аймгийн гэрлэн дохио ажээ. Энэ талаар аймгийн замын цагдаагийн албанаас тодруулга авсныг одоо хүргье. За ахлах Тэслэгч Баасан Чултам цагдаагийн хувьд бол Улаанбаатараас түр солилцооны шугамар бол манай аймагт ирж бол 14 хоног ажиллахаар болсон байгаа маа. Тэгээд энэ хугацаанд нь бид бас энэ Улаанбаатарын цагдаагаас бас аймгийнхаа гэрлэн дохионы талаараас тодруулга асууж байгаа маа. За манай аймгийн гэрлэн дохионы байрлал ер нь буруу юм шиг харагдаад байдаг. Энэ талаар та ярихгүй юу? Одоо энэ бол зөвлөлтөө одоо энэ гэрлэн дохионы байрлал стандартаар шаардлага хангахгүй байна. Энэ одоо дээр үеийн гэрлэн дохио байна. Одоо газраас одоо заасан стандартын хэмжээс бус айгүй намхан гэрэл дохио тийм бас жолооч нар болон гэрлэн дохиогоо харахгүй ерөөсө өнгөрч юм уу эсвэл зогсоод камерын бичлэгт нэг орцсон байдаг юм байна. Тэгээс одоо гэрлэн дохиог шинжилж замын гэрлэн дохиог шинжилж стандартын гэрлэн дохиог тавихгүй бол энэ болохгүй байна. Гэрлэн дохио нь өөрөө стандарт бус, дээрээс нь бас нөгөө байрлалын хувьд бас стандартын бус юм шиг харагдаад байна. Тий, өөрөө ч стандартын бус юм. Тэгээд байрлалын хувьд бүр стандартын бус шүү. Айгүй хэтрээ намхан байна энэ. Тийм учраас жолооч гэрлэн дохиог харахгүй магадлал айгүйхтэй юм. Одоо тухайлбал энэ талын энэ гэрлэн дохио бол миний бодлоор тэр тал байх хэвээр. Одоо жишээ нь одоо тэр талын гэрлэн дохио бол одоо энэ талтай байх хэвээр байхгүй. Энэ талын гэрлэн дохио тэр талтай байж ээж тэгжээж харахгүй бол одоо ингээд тавьчихаар ч одоо хүн чинь одоо ишээ одоо ингээд тавьчихаар ч энэ хүн чинь орж ирээ гэрлэн дохио дээр толгоон дээр гаргачаад байгаа байхгүй. Тийм учраас болохгүй байгаа. Албан ёсны одоо жишээ нь одоо жолоочд харагдах үз стандарт байх л ёстой байсан. Гэрлэн дохио ингэж одоо буруу байрласнараа ямар сөрөг үр дагавар гарах вэ? Зам тээврийн осолд их гарахтай холбоотой болно доо. Тэгээд эсвэл одоо энэ зогссон шумаа их давж зогсно. Тэгээд өөрөөсөө гэрлэн дохиог анзаарахгүйгээс болж орж камерын бичлэгт орж одоо жолооч нар арга хэмжээ авах авдчихлаа. Энэ зөвхөн энэ манай аймгийн гэрлэн дохиол ингэж буруу байрлсан байдаг юм уу? Ер нь энэ аймагуудын гэрлэн дохио ингэж буруу байрлсан байд юм уу? Танай аймгийн гэрлэн дохио би одоо 3 4 аймгаар явж байгаа. Танай аймгийн гэрлэн дохио буруу байрлалтай байна ерөөсөө. Энэ гэрлэн дохио ингэ буруу байрлсан энэ тал дээр манай аймгийн цагдаагийн алба хаагчд ер нь юу хийд юм бэ? За манайх энэ гэрлэн дохионы буруу байрласнаас гадна энэ чинь өөрөө стандартын бус гэрэл байгаа. Тэгээ энийг бол холбогдох газарт аймаг сумын удирдлагыг танилцуулаад энэ жил бол эднэрийг шинжлэх. За өшөө нэмээд одоо стадионы 4 зам. Тэгээд энэ хуучин Боркорын байрны 3 зам, тэр шүүхээ байрны 3 зам гэгмэд нэг 8 газарт шинээр одоо гэрлэн дохио орчин үеийн стандартын шаардлага хангасан гэрлэн дохио байрлуулах талаар одоо судалгаа хөргүүлсэн байгаа. Энэ жил одоо хаврын шуулган дээр одоо хэлсээр аймгийн удирдлага шилжиж өгөх байх гэж найдаж байна. Энэ бол тэгэхээр яхахгүй тулгамдсан асуудал учраас аймгийнхаа гэрлэн дохион дээр одоо аймгийн удирдлагууд маань холбогдох албаны шийдвэр өгөх хүмүүс маань бас анхааралтай аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа үзэгчтэй. Монгол улсын хэмжээнд ганц буруу байрлалтай байдаг гэрлэн дохио нь манай аймгийн гэрлэн дохио. Үүнийг өдөр дүргэн анхааралтай авахыг аймгийнхаа эрхэм удирдлагуудаас хүсэж байна.